Хөвсгөл далайн домог. Хөвсгөл далайн баруун талд байх хавтгай оройтой том уулыг уран дүш гэдэг. Харин далайн голд модон хүй нэртэй жижиг уул бий. Эрт цагт уран дүш уул хаа холоос сүндэрлсэн шовх сүрлэг оройтой мөнгө цаст уул байжээ. Тэр үед хөвсгөл далай гэж байсангүй. Түүний оронд зах хязгааргүй элсэн говь үргэлжилдэг байж, тэр говьд таргын 5 ямаа таглаатай худаг хоёроос өөр юмгүй нэгэн эмгэн амьдардаг байсан юмсанжээ. Эмгэн нэг өдөр 5 хар ямаагаа услаад худгаа таглахаа мартчихжээ. Гэтэл худгийн ус саваа халин цэнхэртэж улам нэмэгцээр эмгэн яаран буцаж ямаагаа уул тийш хөөн арай чамаа ам гарч өндөрлөг газар гарваас худгийн ус оргиж улам ихэссээр хавийн уул хүндийг дүүргэн цалгиж байлаа. Эмгэн гэртээ ирээд үнэн учрыг өгүүлсэнд өвгөн нь дархныхаа багаж хасуур хусуураа нийлэн хажуугийн уран дүшүүлийн оройг тайран авч тэртээ доор хориглон буй худгийн амийг чиглүүлэн шидсэнд яг онолдон ойчжээ. Уран дүшүүлийн хүү хавтгай оройтой болсон төв учиртай. Гэвч худгийн ус таглааны завсраар шүүрэн өмнөх ус улам нэмэгцэнд эмгэн шинээр буй болсон далайн усыг хажуу тийш сэтлэн урсгажээ. Тэр цагаас хойш энд ус ургамал уул модон тэгш үцгэлэнт нутаг бий болж шин тогтсон далайг хөвсгөл худгийн амыг тагалсан уран дүшүүлийн оройг модон хүй эмгэний сэтлэн урсгасан голыг иг хэмээн нэрийджээ.